Одон сууг тавтаа морил би бол хөтлөгчийн хот хэргийн товч нэвтрүүлгийг эхлэх гэж байна. Энэ хүү нэвтрүүлгийг хуульч агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одон суугаар болон ТV телевизээр за мөн 83.3 107 хөтөлбөрийн Одон радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг өмгөөллийн MBS Partners хуулийн фирм болон арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua ивент итгэж байна. За өдрийн мэндагий. Өдрийн мэнд төргий. За Pawshok гэж юм бэ? Сергей Pawshok гэдэг Оросын албаны улсын иргэн. Манай Монголд бол ер нь томоохон алтны бизнесийн үйл ажиллагаа явуулж бас тэгээд дээрэс нь олонч улс төрчидтэй холбоотой дуйлан шууган дэгдээсэн. За тэгээд мөрдөн байцаалтын явцад дуйлан шуугантайгаар эх орн руугаа амжилттайгаар зугтаж чадсан гэх юм уу? Энэгээр алдартай болсон хүн байгаа. 2006 2007 оны үеэр одоо ихээхэн олонний анхаарлыг татчихсан юм хүн л дээ. Тий. Нилээн сонссон нэр байна. Тэгээд яг тухайн үед юу болж ирснийг бол мартсан байна. Тэг яг гэнэ. Сергей Pawshok гэл ялангуяа Алтан дорнд Монгол гэдэг компанитай холбоотойгоор нь хүн болгон ямар нэгэн байдлаар сонсцсон байдаг мөртлөө юу болсон байдаг вэ? Ямар үйл явдал байсан бэ гэдгээр нөх их мэдээд байдгүй юм байл л дээ. Тэгээд тэр талаар нь мэдээлэл хүргэхийг зорьсон байгаа. Энэ хүн бол одоо түрүүнд би дурдсан те 2007 онд Монгол улсаас бол гарч явсан дахиж эргэж ирээгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгээд яг энэ хүнтэй холбоотой нэг тийм дэлгэрэнгүй мэдээлэл сошиалаас бол тэгж олдохгүйргүй байгаа. Оросын сайтуудаас ч гэсэн хайхаар нэг тийм дэлгэрэнгүй мэдээлэл бол олдохгүй. Ялангуяа Монголд болсон үйл явдлын талаар. Тэгээд 2012 онд Орос хэл дээрх нэг Forbes гэдэг сэтгүүл байдаг штеп. Тэрэн дээр нэг юм ярилцлага өгж нийтлэл мэдээлэл гарсан байдаг л да. Нилээн урт мэдээлэл орсол дээр гарсан. Энэ нийтлэлийн гарчиг нь Оросын бизнесмен Монголд тэр бумтан болох шахаад эцэст нь дампуурсан түүх гэдэг ийм нэртэйгээр 2012 оны 10 сарын 29-нд нийтлэгдсэн байдгийг. Тэгэхээр өнөөдрийн хоёлаа нэвтрүүлгээ яг энэ хүний өнцгөөс энэ хүний өөрийнх нь өгсөн тайлбар яриа зэргээс нь мэдээллийг хүргэх болно. За яг тухайн үедээ нийтээрэл одоо Pawshok-ыг Оросын хулгайч юу гэдгийг те одоо энд дурддагдах зөндөө олон үйл явдлын улмаас бол ихээхэн буруутгаж исэн. Ард нийтээрэл баг үзэн ядчихсан л та. Тэгээд өнөөдрийн хоёлаа хүргэх өнцөг бол энэ Forbes сэтгүүл дээр нийтлэгдсэн нийтлийн хүрээнд мөн үүнээс одоо дундуур нь гарч ирэх зарим нэг мэдээлэл илүү нэмэлт мэдээллүүдийг нь Оросын мэдээллийн сайтууд дээрээс гарсан үүнүүдээс дурдаад хоёлаа яриад явчих юм байна. Бид бол ер нь нэг талын байр суурийг бол мэдх юм байна. Тийм нэг талын байр суурийг бол бид хангалттай мэднэ. Энэ хүн яг өөрөө юу гэж тухайн үед манай Монголын нийгмийг харж ирсэн. Өөрийнхөө бизнесийг яагаад дампуурсан, өөрийгөө яагаад хохирогч гэж үзээд байгаа юм бэ гэдэг үнцг нь илүү бас сонирхолтой байх юм болов уу гэж бодож ин л доо. Монгол хэл дээр яг энэ үнийг хайгаад үзэх юм бол бүгдээрээ л зүгсэн байгаа, бүгдээрээ л дургуутсан юм байр суурьтай мэдээллүүд бол хангалттай байгаа гэж бодож байна. За 2000 яг энэ би нийтлэл дээр дурддагцсан яг тэр дараалалаар нь яриад өгвөл бас сонирхолтой санагдсан л да. Энийг бол мэдээж тэр урт нийтлэлийг хоёлаа нэвтрүүлгийнхаа цагт багтаах гэд нилээдгүй товчилсан байгаа гэдгийг бас дурдхан зүйтэй байх. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол энэ шууд Орос хэл дээр нь хайгаад үзэх юм бол мэдээлэл нь олдно. За 2007 оны 12 дугаар сарын 8-ны өглөө Бурятын ерөнхийлөгч Вячеслав Владимирович гэж хүн бол өглөө эртлэн босжээ. Яг тэгэхээр энэ хүн тухайн өдөртөө Орос Монголын бизнес чуулган одоо яг болж исэн байхгүй юу? Яг үүний маргааш нь Улаанбаатараас 30 км зайд орших нэг газарт энэ Монголын анхны нефт боловсруулах үйлдвэрийн одоо төсөлтөд танилцах юм төлөвлөгөөт ажилтай байсан учраас ингээд өглөө эртлэн боссон. За энэ төлөвлөгөөний дагуу бол авраг энэ том төсөл байна шүү дээ. Тийм Монгол улсыг юм нефтийн үйлдвэртэй болгож байгаа энэ төслийн хөрөнгө оруулагч Оросын нилээдгүй нэртэй бизнесмен байсан Сергей Pawshok гэж хүнтэй өглөө 9 цагт уулзахаар товолсон байсан. За ингээд байж байтал гинэтхэн утсан дуграад авсан чинь за Вячеслав Владимирович хоёлаа ингээд уулзаж чадахгүй болж байна. Би Монголд байх боломжгүй юм нөхцөл байдал үүслээ гэдэг утасны цаанаас тийм яриа сонссон байгаа. Энэ хүн бол мэдээд Сергей Pawshok байсан. Аль үшээ Оросд очсон өөрийнхөө Орос дугаараас залгаж исэн байгаа. За тэгээд тэр цаашаа ярихдаа
бол би ингээд хэдхэн минутын өмнө монголын хэлийг азар ингээд давчглаа. Яаж би давж чадсан бэ гэхээр нөгөө хэлээр нэвтрүүлэхгүй байх этгээдүүдийн жагсаалт гэдэг хэл хамгааллын байгууллагуудад очиж байгаа шүү дээ. Энэ нэрийг нь өөрийнх нь нэрийг нь буруу PowerShock биш PowerShake гэд алдаатаагаар оруулсан байсан учраас зоол болоод ингээд би гарчлаа гэдэг мэдээлэл бол өгсөн. За энэ дээр бол олон нийт бол маш итгэхээргүй юм байсан л да. Яаж ингэж хүний нэрийг ингэж буруу өгөх юм бэ? За тэгээд дээрэс чинь Оросд чинь нэг 3 хэсгээс бүрдсэн нэртэй байгаа шүү дээ, тий. За тэгээд энэ Сергей Павшок гэдэг хүн бол 2007 онд Монголд алт олборлолтын томоохон компани болох Алтан дорнод Монгол гэдэг компанийг одоо үүсгэн байгуулагч итгээд байсан. За Forbes сэтгүүлийн тэр бомтнуудын жагсаалтанд юм багтаж болохоц ийм хүн байсан. За тэгээд бүр тухайн үедээ Goldman Sachs гэдэг нөгөө компани байдаг шүү дээ, тий. Энэ компани бол энэ PowerShock-ийн компани 10%-ийг нь хувьцааных нь 10%-ийг нь 100 сая доллараар хүлээн авахаар одоо зөвшөөрсөн байсан. Өөрөөр хэлбэл PowerShock-ийн компанийн үнэлгээ нь ойролцоогоор бараг 1 тэрбум доллар гэж үнэлэгдэжсэн ийм одоо бизнестэй итгээд байсан. Гэхдээ тэр бол энэ Goldman Sachs-тай энэ бизнесээ бол дуусгаж амжаагүй. За яг энэ одоо хилээр гараад зүхтсан гэдэг асуудлаас хойшоо 2011 оны намар Москвагийн энэ Кириллацкийн мужид энэ PowerShock-ийн одоо Монгол дахь бүх бизнесийг нь 25 сая доллараар Монголын нэгэн иргэн худалдаж авсан. Тэгээ та бид бүхний сайн мэдих тордан гам болд гэж хүн бол худалдаж авсан байдаг. За PowerShock-ийн өгсөн ярилцлагада би Монголын ерөнхий сайд ерөнхийлөгчийн үүдний өрөөнд ер нь хүлээлгэлгүй шууд явж ороод уулздаг ийм бизнесмен байсан гэж ярьсан баам л да. Тэгэхээр ямар нөлөөтэй хүн байсан бэ гэдэг нь бол харагдаж байгаа хэрэг. Холбоос үлбэ сайтай. Тий. За тэгээ яаж энэ холбоос үлбэгээ тогтоосон бэ гэдэг талаараа өөрөө бас нэг детектив кино шиг юм ярьсан байгаа даа. Зэн PowerShock Сергей Викторович гэж хүн бол 1963 онд төрсэн Орос улбаны болсон иргэн гэж хэлсэн те. За анх бизнесийнхаа гараг 1987 онд цэргээс халагдангуудаа энэ Тажикстаны нэг Памир гэдэг нэртэй юм алтны артелд юм тусгай машины жолоочоор анх ажилладаг байсан гэж байгаа байхгүй цэргээс халагдангуудаа. Тэгээд хэдхэн жилийн дотор талбайн хэсгийн орлогч дарга болтлоо тушаал дэвшээд за энэ Памир гэдэг нэг артел нь шүү дээ нэг Оросын холбоотой гэх юм уу. Тухайн үед чинь зөвлөлт холбоот улсын засаглалын үед гэх юм уу энэ Настаны орнууд манай Монгол улс ч гэсэн бараг л нэг станы орн байсан шүү дээ. Оросуудын нөлөө, тэдний цэргийн болон эдийн засгийн бүхэл нөлөө нь гэж эдгээр орнуудад байх үед Тажикстан байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр Тажик зоолото гэдэг нэртэй нэг тийм нэгдэл байдаг байсан. За энэ нэгдэлд нь энэ Памир гэдэг энэ артел нь гэрээгээр алт олборлох ийм үйл ажиллагаа явуулдаг. Одоо ийм үүрэгтэй байсан нэгж байхгүй. За тэгээд энэ Тажик зоолото гэдэг бол тухайн үед маш том компани байсан. За 1980-ад оны сүүлчээр энэ төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг нуран унах. За тэгээд зөвлөлт холбоот улс ер нь задран унах тийшээ хандсан энэ үед PowerShock бол энэ армийн нөлөө бүхний этгээдүүдтэй холбоос үлбэтэй байсныхаа ачаар энэ Афганистанаас энэ гарч явж байгаа цэргийнхний техник тоног төхөөрөмжийг ньаагтлах ажиллагаанд нь оролцсон байгаа байхгүй. Энэ яадаг байсан гэхээр тэр хүмүүс бол тэр Афганистанаас ингэж гарч явахдаа хамаг тоног төхөөрөмж бүх юм ингээд үнгөө ингээд орхоо явцдаг байсан юм байл да. За тэрийг нь бол ингээдаагтлуулсан маягаар өөртөө худалдаж авах гэрээгээр авдаг байсан. Үнгүү шахуу авдаг байсан гэсэн байна. За тэр нь болохоор янз бүрийн тийм том уул уурхайн тоног төхөөрөмж, ураал машин, МАЗ одоо өөр юу гэдэг те дандаа тийм том тоног төхөөрөмж, машин техник хэрэгслүүд байсан. За бичиг баримтан дээр болаагтлагдсан, худалдагдсан гэсэн ийм байдалтаар маш их тоног төхөөрөмжтэй болж авжээ. За тэгээд зөвлөлт холбоот ус задран улсны дараа Тажикстан улсад арт түмэн бол ийм эсэргүүцлийн хөдөлгөөн явуулж алт толборлолтын үйл ажиллагааг арт түмний мэдэлд
улсын мэдэлд байлгахыг шаардах болсон. За ингээд улмаар памирчуудыг нутгаасаа хөөсөн гэж хэлж болно, орсуудыг тийм ээ. За ингээд алт олборлогоо болсон памир гэдэг энэ артилийн 100 гаруй ажилчид тухайн үед ингээд ажилгүй болоод юу хийх нь тодорхойгүй болсон ихэвчлэн нэг юм барилга дээр нэг хэсэг ажиллаж гад 1995 онд яг юм алтны чиглэлээрээ бие даасан байдлаар компани байгуулад үйл ажиллагаа явуулах тийм шийдэлд хүрсэн юм байна. За энэ үед нь бол PowerShock тухайн бие дааж шинээр байгуулагдчихсан компанийхаа хяналтын багцыг худалдаж авчээ. За тэгээд 1997 онд Alsora гэдэг компани Монголд алт олборлох бизнесийн боломжийг хайх, судалгааны ажил хийхээр Монгол руу явсан юм байна л да. За энэ судалгааны ажлын шинжээчдийнхаа бүрэлдэхүүнд PowerShock-ыг орж яваач гэж анх урилга өгснөөр PowerShock гэдэг хүн бол Монголд ер нь энэ төрлийн бизнес хийх юм бол боломжтой юм байна гэж бол үтсэн байна. Яа тэгэхээр Монгол улс бол мэдээж эрдэс баялгаар баян. За тэгээ хамгийн гол нь зөвлөлтийн үеийн судалгаанууд Монголд бас нэлээдгүй хийгдсэн байсан. За энэ судалгаагаар бол мянган тонтой алтны нөөц бол байх ёстой байсан. За тэгээ 1990-ад онд бол энэ манай Монгол улсын энэ алтны олборлолтын салбар бол бүхэлдээ зогсон байдалтай орчсон байсан. Яагаад тэгэхээр социалист дэглэмээс энэ зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа энэ хүндгэн цаг үед одоо алтны бизнес эрхлэх мөнгөтэй ч хүн байсангүй тийм ээ. Энэ нэг цаг үеэс шалтгаалаад эдийн засаг ингээ бүхэлдээ уналтанд орсон байсан энэ үе байгаа. За тэгээд улс орноо аврах юм гэх юм уу, эдийн засгаа аврах ч гэдэг юм уу. Нэгэнт ингээ чөлөө зах зээл дээр шилжиж байгаа учраас тухайн үеийн эрх баригчид энэ гадаадын хөрөнгө оруулагч нарт маш таатай нөхцөлийг санал болгодог байж л дээ бизнесийн. Одоо жишээлбэл энэ алтны олборлох компаниудад татварын татварын одоо нөлөө гэх юм уу, татвар нь ойролцоогоор бол 47%-аас бол хэтэрдэггүй байсан юм байна. Гэтэл Оросд энэ татварын дарамт нь баг хамаг юм нэмсээр нэг 93 орчим хувийн өндөр татвартай айгу эрхлэхэд хэцүү бизнес байсан гэж байгаа байхгүй. Баг боломжгүй юм шиг. Тий, баг боломжгүй. Тэгээд Монгол улсад болохоор яг ийм нэг бизнес эрхлэх гэж байгаа мөнгөтэй гэх юм уу хүмүүний хувьд бол маш таатай нөхцөлийг тухайн үедээ санал болгож байсан бай. За тэгээд Монголын энэ эдийн засгийн адармаатай гэх юм уу энэ орчинд бол нэг хүн маш тус болсон гэж хүн ярилцлаганд дурдсан байгаа л да. Монголд Оросын худалдааны төлөөлөгч Сергей Апанасенко гэж нэг хүн одоо энэ Монголд байгаа хамаг л холбоо сүлбэгийг тогтооход тусалсан, уулзуулж өгсөн, холбож өгсөн нэг ийм хүн байсан гэж ярилцлагада бас дурдсан байна. Альбан тушаалтнуудтай ч юм уу тий. Яг тэгэхээр Оросын нөлөө бол стил байгаад байсан гэсэн үг шүү дээ, тийм ээ. Байсан гэрээс тий. За энэ хоёр хүн бол за ингээд Монголд алтны бизнес явуулъя гэж шийдэлд хүрээд энэ хөрөнгө оруулалтаа босгохын тулд Оросын компаниуд, Оросын банкудаар бол нилээдгүй хүчин чармаалт гаргаж явсан. Гэхдээ хөрөнгө оруулалтыг тухайн үедээ босгож чадаагүй. Гэхдээ нэг аз таарсан Газпром гэдэг компанид ингээд PowerShock-ийн нэг юм эртний танил ажилдаг байж л дээ. За тэр хүнээрээ дамжуулаад Itera гэдэг нэртэй ийм дундад Азид хийн 8 эрхэлдэг ийм компани. PowerShock-ийн компани 60%-ийг нь 25 сая доллараар худалдаж аваад хөрөнгө оруулалт хийхээр ингээд болсон юм байна. Энэ бол Алтан дорнд гэдэг энэ компанийн хувьд бол маш том анхны хөрөнгө оруулалт байж чадсан. За тэгээд PowerShock дахиад 20 сая долларыг Менатеп Санкт Петербург гэдэг банкнаас бол олж авч чадсан. Яг тэгэхээр энэ Itera гэдэг компани ороод ирчингүүд энэ хөрөнгө оруулагчид итгэж байгаа гэсэн нэг санхүүгийн ойлголт шүү дээ, тийм ээ. За ингээд 25 сая нийтдээ 45 сая долларын хөрөнгө оруулалт босгочлоо. PowerShock яг хожим нь Itera гэдэг компаниас өөрийнхөө 60%-ийг буцаагаад 30 сая доллараар худалдаж авсан байдаг л да. За тэгээд буцаад ярилцлага руугаа ороход зөвлөх гэдэг нэрээр энэ Орос руу маш их хүмүүс одоо манай төрийн хүмүүс ч гэсэн их ирдэг очдог байжээ. За энэ хүмүүсийг бол гарыг нь мөнгө хайрлалгүй цайлгадаг байсан гэсэн байгаа байхгүй. Зорилго нь юу байсан гэхээр PowerShock бол Монголд ийм алтны тийм нөөцтэй томоохон ордуудыг ангуучилдаг байсан. За тэгвэл мэдээж энэ нь бол ерөөсөн амар байгаагүй. Өдөрт хэд хэдэн уулзалт хийдэг байсан ч гэсэндээ ихэвчлэн ийм лицензийн 8-аачин гэдэг хүмүүс
Монголд ерөөсөө бүр замбраагүй байсан юм байна тухайн үед. За яадаг гэхээр ингээд геологийн сангийн санд байгаа бичиг баримтууд нь энэ байна гэд лицензийн янз бүрийн мэдээлэл авчирдаг. За тэр нь болохоор ингээд дахин ингээд хуулбарлагдсан тийм хуулбар юм авчрахтаа нэр усыг нь солилцсон, тоо мэдээллийг нь солилцсон. Дандаа нэг тийм нэг хулхны юмнууд их анх байсан гинэ. За тэгээд анханасаа бүр ямар ч алт байгаагүй газар хүртэл ингээд бөөн алтны нөөцтэй гих мэтийн тийм бичиг баримт авчирчаад тэгээ ингээд хэдэн сая доллар нэхэд зарах гэж оролддог энэ байсан гэж. За тэгээд ингээ хүмүүсээ PowerShop явуулаад шалгуулангууд нь тухайн газар дээр ямар ч тийм алтны тий юу ч байхгүй. Ийм юмнууд айгүйх тулгардаг байсан. Энэ нь бол бас айгүй хэцүү байдаг байсан гэж ярьсан байлээ. Тэгээ тийм учраас энэ төрийн одоо эрх мэдэлтэй хүмүүстэй холбогдож яг их сурвалжтай албан ёсны мэдээлэл хайхын тулд энэ хүмүүст ингээ их мөнгө зардаг байсан гэж ярьсан баг. За иймэрхүү байдлаар ингэж алтны ордыг ангуучилж явсаар 10 жилийн туршид PowerShop бол нийтдээ 146 лицензтэй. Цэвэр алтны 300 тонны тийм таамаг нөөцтэй. За яг батлагдсан нөөц нь бол 30 тонн ийм алтны нөөцтэй ордуудыг компани нарыг цуглуулж авч чадсан байна. За мөн Оросын геологчд болон шин танилуудынхаа олж өгсөн одоо геологийн хайгуулын нууц зургууд мэдээллүүдийн ачаар заамар орчимд нэг юм асар үн цэнтэй ордыг бол олж авч чадсан. За тэгээд тэр нь бол юм 40 метрийн гүнд маш хэдэн мянган тонн юм алтны нөөцтэй орд байжээ. За тэгээд компани албан ёсны тайлан дээр лиценз авахтаа зарцуулсан хөрөнгөнийхөө хэмжээг 17.1 сая доллар гэж одоо албан ёсны мэдээлэл дээр байдаг ч гэсэн PowerShop-ийн хэлснээр бол энд зориулж гаргасан зардал нь 40 саяас илүү хэмжээний долларыг би зарцуулсан гэж хэлдэг юм байна. Яагаад энэ 40 саяас дээш нэг гарсан юм бэ гэдэг дээрээ бол бид нар баруун солгоогүй мөнгө зархаас өөр аргагүй байсан. Яг тэгэхээр улс орн бүр ингэтлээ их авилгалд идэгдчихсэн орн байсан гэж ярьсан баг. За тэгээд одоо ер нь бол энэ PowerShop-ийн хэлснээр Монголд энэ алтны бизнес нь яаж өрнөдөг байсан бэ гэхээр лиценз худалдаж авлаа. За алтаа олборлоо. За Лондонгийн хөрөнгийн биржийн үнээр Монголын Төв банкнд худалдана гэсэн ер нь бол ийм гол схемтэй. Гэхдээ энэ нарийн одоо төвхтэй ч юм энэ схемд нь бол гол нь тийм албан ёсны тогтоогдсон тэр нөөцтэй орд байх нь их чухал байдаг байсан юм байна л та. Гэхдээ зүгээр ингээд алтныхаа лицензтэй болчлоо. Тэгээ тэрийг ингээд олборлоод ингээд зардаг ийм амархан бас байгаагүй гэж. Монголчуудыг ингээд шахаж шаардах нэг тийм юм зайшгүй шаардлагатай байсан гэж байгаа байхгүй. За ингээд юу гэдэг байсан гэхээр за ингээд шууд яг одоо шийдчих. Яг одоо ингээ гар үсэг зураад өгч мөнгө гэд ингээд өгчдөг. За тэгээ маргааш юм уу нөгөөдөр гэд ингээд хэрвээ ямар нэгэн байдлаар хоошлуулчих юм бол нөгөө хүмүүс нь за маргааш нөгөөдөр гэл ингээд улам хоошлуулна. За тэгээд за би чам сая доллар өгье гэд хэлэх юм бол маргааш нь 2 сая нөгөөдөр нь 3 сая гэл үнэ нэмждэг. За тэгээд мэдээж энэ бол тэдний монголчуудын бизнесийн тактик байсан гэж байгаа байхгүй. Яагаад үг гэхээр нөгөө үнийн санал өгч шүү дээ. 1 сая доллараар худалдаж авъя гэдэг санал өгөнгүүд нөгөөдөл чинь хятадуудаар очиод PowerShop манай ордыг сонирхоод байна. Сая доллараар авъя гэдэг. Энийг ингээд илүү үнээр аваач гэдэг ингээд хятадуудтай дахиж тохиролцоо хийх гэж оролдож морлоод ингээд үнийг нэг өсөх юм хийдэг байсан учраас айгүйх тийм мөнгө зардаг байсан гинэ. Энэ PowerShop гэдэг хүн бол ер нь монголчуудад ерөөсөө итгэдэггүй л хүн байсан байгаа. Одоо ингээ харах юм бол за яадаг байсан гэхээр ингээд ер нь монгол хүмүүсийг зөвхөн жолоочоор л ажил авдаг. Тэгээд гол одоо уул уурхайн бизнесийнхаа албан тушааллууд дээр нь Оросууд юм уу эсвэл нөгөө Станы орнуудаас ирсэн хүмүүсийг л тавьдаг. Одоо гол инженер техникийн ажилчид хэн бидгийг те. За тэрнээс зөвлөлт холбоотуулсан харьяанд байсан улсуудаас те. Өөрийнхөө яг олж авчирсан хүмүүстэй л гол албан тушаалтнуудаа тавьдаг байсан гэж байна. За нийтдээ энэ эдний компани чинь 1500 гаруй ажилтнтай байсан. Үүнээс нь 700 Оросын болон Станы орнуудаас ирсэн хүмүүс байсан гэж байгаа байхгүй. За үүнийхэн дотор нь 250 нь одоо PowerShop-тэй өмнө тэр нөгөө Тажикстанд энэ Памир гэдэг артиалд хамт ажиллаж байсан ийм хүмүүс нь байсан гэж байгаа байхгүй.
Яагаад ингээ итгэдэггүй байсан бэ гэхээр ер нь бол Павшок энэ Монголын хууль хүчний байгууллагынд мэдээлэл алдахаас их айдаг байсан гэж байгаа юм. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулаа тэгээ үргэлжлэе. Энд чинь 140 лицензтэй гэж үү? Аа. Тэгвэл тэр Goldman Sachs бол юуг нь авъя гэдэг нь аргагүй юм байна уу? Монголч дүүрэн баялаг байгаа гэдэг ялангуяа энэ Goldman Sachs энэ бол мэдж байгаа шүү дээ. За тэр нь бол бас нэг өөр нэг шалтгаан байгаа. Тэрийг хоёлаа хамтран ажиллагчийн дараа бас ярьж байт юм. За тэгээд дахиад нэг дуртахад энэ бол Pavshok гэдэг хүний өгсөн ярилцлага байгаа тийм. Бид хоёроо Forbes сэтгүүл дээр гарсан энэ нийтлийн хүрээнд мэдээлэл өгж байгаа шүү. Үнэн бодлыг бол бид мэдэхгүй, нүдээр хараагүй, нүдээр ярилцаагүй. Албаасны үнэн бодлыг мэдэхгүй шүү. За өнөөдрийн дугаарыг маань арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua ивент гэж байгаа. За 100 болж байна. Над чиг нэг боролцоод ерөөс цайрч өгдөг хүнд бол маш хэрэгтэй ийм бүтээгдэхүүн орж ирсэн байгаа. Би ер нь нарны тос мос гэж ер нь их мэддэггүй байсан. Тэгээд сая нөө Турк яваад тэгэхэд Skin Aqua өгсөн байхгүй надад энийг түрхээрээ гээд. Тэгээд би энийг ээжтэй үзүүлсэн чинь өө наач ястаа бүр маш сайн тос шүү дээ. Уус мэддэм юм билээ. Тэгээд чигшүүлэгч энтертэй гээд би ч одоо их балиар сонин арьстай юм байна. Усан суурьтай нарны тос юм шиг байна тийм ээ. Одоо тийм юм байлгүй. Одоо би чамд уншиж танилцуулж өгье. За би өөрөө сайн мэдгүй. Гэхдээ энийг түрхснээс хойш ер нь л өдөр болгон түрхэж явах хэрэгтэй юм байна шүү нарны тос. Тэглгүй яг нь нарны тос гэдэг бол та бидний энэ хөгшрөлтөөс хамгаалах. Тэгээ нарны энэ шууд тусгал болон тэр хортой туяануудаас хамгаалж идэг гол бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээ тэр мэрийг эртгэн хэлж яахгүй яасан юм бэ? Хэллэх үе яах вэ? Тэгээ саяхан л мэдж аваа. Тэгээ одоо би өдөр болгон түрхдэг боллоо. За ингэж байна. Нарны хамгаалттай за түрхэхэд хөнгөн арьсыг чигшүүлдэг. За үнэхээр гайхалтай ийм тос юм байна. За түрхэх бүрт арьсыг гүн чигшүүлж хуур ашиглалтаас хамгаалдаг юм байна. За яагаад гэвэл 3 төрлийн хидрологик хүчлийг агуулсан байдаг юм байна. Нүрийн саван чинь бүгдээрээ нэг hydrolonic acid гэдэг шүү дээ. Тэрний 3 төрлийн агуулсан байдаг юм. Тэгэхээр чинь нүрийг тэгж нэг acid хүчлэл тэгж байгаа юм чинь 3-ыг нийлүүлсэн гэхээр бүр л илүү үр дүнтэй гэсэн үг байлгүй тийм. За SPF 50 нэмэх, за PA 4 нэмэх. За энэ бол нарны хамгаалтын хамгийн өндөр түвшин юм байна. За UVA, UVB зэрэг туяанаас таны арсыг бүрэн хамгаалах юм байна. За тэгээ хамгийн гоё нь органик бүтцтэй нарны тос юм байна. За арсны давхархад шингээд UV туяаг дулаан болгон хувиргаад сармагжуулдаг гинэ. За ийм болохоор цагаан эсвэл саарал туяа огт үлдээдэггүй гэж байна. За би энэ цагаан саарал туяа гэж юусэн мэдэхгүй юм байна. Яагаад тэгэхээр би чинь хэрглэж мэдэхгүй юм чинь. Тэр хамгийн сайн очиод хамгийн анх хэрглэж байгаа юм шүү тийм. За түрхсэн ч гэсэн нарны тос хэрглэсэн гэдэг нь харагддаггүй гинэ. За яг л чигшүүлэгч тос шиг зөөлөн мэдрэмжтэй юм байна. За тэгээд мэдээж арьсан торгүй, үнэр будаг, эрдэс тос, парабен агуулаагүй. За мэдрэмтгий арьстай хүмүүс ч гэсэн санаа зовлтгүйгээр хэрглэж болох юм байна. За ийм гоё тосыг өнөөдөр тос маань манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэлээ. Нарны тос бол миний амьдралд ерөөсө бүр салшгүй нэг хэсэг байхгүй. Гэртээ байсан ч гэсэн гадагшаа гарахааргүй байсан ч гэсэн нарны тосыг байнга түрхэж явах хэрэгтэй гэж бол зөвлөдөг. За тэгээ энэ Skin Aqua гэдэг би нэгийг нь бол авч хэрглэж байсан. Ер нь бол энэ нарны тос чинь дотроо айгүй олон янз байдаг л та. Зарим нь бол нэг тон ап буюу юм цайруулах минералын юутай бүтцтэй энэ гэж байдаг. За Skin Aqua-гийн энэ болохоор усан суурьтай буюу ямар нэг тийм үзүүлдэггүй дээрээс нь түрхсний дараа бол нөгөө нэг юм greasy буюу нэг юм тослог юм зууралдсан тийм мэдрэмж байхгүй. Нэг тийм гяс шингэдэг гэх юм уу? Тийм байдгаараа жоохон гэртэй ч юм уу нөгөө ойр зууртай түрхэхэд бол ялангуяа эрэгтэй хүмүүст миний бодлоор айгүй зүгээр тохиромжтой гэж би бас боддгоо. Би жилийн дараа чам шиг ярьсан. Тэгээд энэ нарны тосыг SPF 50 нэмэх гээд байгаа шүү дээ. Тэрний PA нэмэх 50% гэдэг байгааз энэ одоо хэрвээ миний ойлголт зөв болвол энэ бас салхинаас бас бид нар хамгаалж авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ PA гэдэг бол бас их чухал үзүүлэлт. Энэ хэрвээ та нар анзаардаг бол зарим нарны тосууд дээр PA нь 3 нэмэхтэй, 4 нэмэхтэй, зарим нь 2 нэмэхтэй ч гэдэг юм уу бас янз бүр байдаг. За энэ бүтээгдэхүүний хувьд бол харж байгаачлан 4 нэмэхтэй хамгийн өндөр хамгаалттайг нь санал болгодог юм байна гэж хэвлээ харж болохоор юм те. Нарны тосоо сайн хэрэглээрээ хөгшөрөхгүй. За. Тэгээ арьсан дээр сөвхт нөлөөсөө тол бүсгээс хамгаална. Үүссэн бол тэрийг бас бүдгэрүүлэх бас нөлөөтэй гэж үздэг.
Тэгээ тэр нэг төрсний дараа ингээд нэг жоохон зунгаарлалтай байдаг шүү. Би тэр мэдрэмж амар дургу байхгүй. Тэгээ тосонд юу нэг дургу байдаг. Зарим хүмүүс ч бас төрөгчөнгүүд ингээд нөгөө нүүрэн хэсэг нь цайрчдаг болохоор дургу байдаг те. Зандаа нэг төрөхэд бүр илгэнэ. Улаан юм дээр нэг цагаан юм ялгцсан юу ч л хөхрөөд. За Facebook-ийн хаяг нэг Roto Hadalaba Mongolia юм байна. За Roto гэж бичгтээ ROHTO гэж бичих юм байна шүү. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг маань Skin Aqua ивент тэтгэлээ. Баярлалаа. За үргэлжлэе. За Pavshok гэдэг хүн бол ингээд өөрийнхөө Монгол дахь бизнесийг бол зөвхөн алт олборлолт алтны салбараар бол хязгаарлаагүй. Энэ хүн бас нэлээд өөр юмнуудыг харж исэн гэж харж болохоор байгаа юм. За нефт боловсруулах нэгч үйлдвэргүй ус одоо ч хүртэл байгаа шүү дээ тий. За энийг бол мань хүн юм өөрийнх нь бас нэг тийм том бизнесийн нэг орлогын их өсөв байж болох юм а гэж харсан байгаа. Яг тэгэхээр тухайн үед монголчуудад ийм орчин үеийн нефт боловсруулах үйлдвэр барих тийм мөнгөтэй ч хүн төдийлөн байгаагүй. За тэгээд тэрнээс гадна бас мэдлэг байгаагүй гэж энэ өөрөө ярилцлаганда дурдсан байлаа л дээ. За тэгээд дээрэс нь энэ стратегийн салбар шүү дээ нефт боловсруулах салбар. Эндээ хятадуудыг бас оруулахаас их айдаг ийм байсан. За тэгээд Оросоос бүхий л нефт болон шатах, тослох материал бүх юмудаа авдаг. Онцгой эрхтэй хоёрхан компанитай тухайд байсан те. Ник Петровс гэдэг компаниуд байдаг байсан. Энэ хоёр компани нь л Оросоос оруулж ирээд за бүүнийхөө нэр аваад ингээд өөрсдөө ашгаа нэмээд ингээд зардаг те. За энэ ийм байгаа нөхцөлд хэрвээ нефт боловсруулах үйлдвэрийг Монголд хэрвээ байгуулчих юм бол би тэндээс их ашиг болох юм байна гэж нэг харсан юм шиг байгаа юм. За тэгээд бас нэг энэ нөгөө Forbes сэтгүүл дээр өгсөн ярилцлаганда юу гэж дурдсан бэ гэхээр энэ нөгөө нэг тэр нефтийн бүтээгдэхүүн оруулж ирээд байгаа компаниудыг эрх баригч нартайгаа салшгүй юм сүлбэ холбоотой тэднэрийнх нь ашиг сонирхол нь энд байдгаа гэсэн агуулгаар маш их мэдээллийг бол өгсөн. За энэ талаараа дурдсан мэдээллүүдийг нь бол нилээдгүйгээр шугсан Оросын хэвлэл мэдээллээр болон гадны сайтууд дээр ч гэсэн яг тэр энэ мэдээлэлтэй айгүй олон хүний нэрийг бас дурдсан. За тэрийг нь бол хоёлаа ярихгүй. За тэгээд улмаар 2003 онд Pavshok бол энэ монополчлыг нь задлах одоо зорилгоор бензин солярк юм оруулж ирээд зардаг компани Монголд байгуулах гэж үзсэн гинэ. Тэгтээ энэ бол амжилт олоогүй байгаа. За улсын өмчөд энэ Rosneft гэдэг компаниас одоо өөрөө бүтээгдэхүүнээ бие дааж оруулж ирээд борлуулах юм оролдлого хийсэн боловч бол бүтээгүй гэж байгаа. Тэгээ дээрэс нь одоо Rosneft-д бүр ийм санал тавьсан юм байл да. Энэ ингээд Монгол улсад эдгээр өөрсдөө нефтэ боловсруулах үйлдвэрээ барих хүртэл нь би танай төлөөлөгч чинь болоод ажиллая энэ гэдэг хүртэл саналыг тавьсан гэж байна. Гэтэ энэ нь бол бүтээгүй. Pavshok-ийн саналыг хүлээж аваагүй гэж хэлээ. За тэгээд энэ дээр нэг сонирхолтой мэдээлэл дурдсан ингэсэн байгаа юм л да. Rosneft-ийн хуучин тэргүүн байсан Сергей Богданчиков гэдэг нэг хүн байгаа. Энэний нэрийг сонсохоор л ингээ Pavshok-ийн уур бухимдал нь хүрдэг гинэ. Яагаад гэдгсэн чинь би энэ нэрийг насан туршдаа санаж явах болно. Бид хэд удаа уулзсан. Компанидаач нефт боловсруулах үйлдвэрт ч хувь одоо санал болгож ирсэн. Би тэртээ энэ бизнесээс гараад Оросд буцаагаад өөрийнхөө компанийг бол зарах байсан тий Монгол нөгөө юу барьж байгаа юм ба шүү дээ. Тэгээ Монголын эрчим хүчний бүх урсгалыг хянах улс төрийн ажил хэргийн одоо нэг хэсэг байсан шүү. Хэрвээ энэ бүтсэн бол тий. Харин Богданчиков намайг сонсцоход яг эсэргээр нь хийсэн. Эцэст нь Rosneft одоо хүртэл нефтийн бүтээгдэхүүнээ Монголын компаниудаар дамжуулан борлуулж тэд нь ашгаа нэмэн жижиглэнгийн сүлжээгээрээ зардаг хэвээрээ байгаа гэсэн ийм хэсгийг бол ярилцлагадаа дурдсан байгаа юм байна лээ. За тэгээд энэ Pavshok-тай ярилцлага хийсний дараа сэтгүүлчд нь Rosneft-тэй холбоотойгоор энэ асуудлыг тодруулах гэж оролцсон боловч нөгөө талаас нь тайлбар өгөхөөс татгалцсан юм байлээ. За тэгээд Pavshok-ийн төлөвлөгөөний дагуу бол 2 сая тонн нефт боловсруулах хүчин чадвар
чадвартай тийм үйлдвэр байгуулахын тулд ойролцоогоор 600 сая долларыг олох ёстой байсан гинэ. Гэхдээ бол яг ийм хэмжээний мөнгө бол байгаагүй. За тэгэнгүүт нь 2006 онд нэг Чехийн одоо Чех Экспорт банкнаас 50% хөрөнгө оруулалтаа босгоод өөрөө 15%-ийг нь санхүүжүүлэхээр ийм хилцээр хийсэн гэж байгаа байхгүй. Тэгээд Оросын нэг Lukoil гэдэг компани байна шүү дээ. Эднийхээс жилд 2 сая тонн түүхий нефт аваад ийм боловсруулах түүхий эднийхаар хийх нь шүү дээ. Ийм гэрээгээ хүртэл ингээд хийгээд явж исэн байгаа. За тэгээд байж байтал түүний төлөвлөгөө нэг л өдөр нуран онсон. За тэр талаараа бас ярьсан. 2006 оны 100 Монголд одоо Оросын ерөнхий сайд Михаил Фрадков иржээ. За тэгээ хоёр талын уулзалтан дээр Монголын аж үйлдвэрийн сайд одоо Боингийн жагаа гэдгээр мэдэнтэй Жаргал сайхангой бол оролцсон. За оролцохдоо Павшокийг нефтийн үйлдвэр барих санаагаа ярьж өгөөч гэж хүссэн байна. Одоо хинч мэдхгүй нэг бизнесмен гинэт Орос Монголын харилцааны хамаг эдийн засгийг өөрчлөх хөрөнгө оруулалтын төслийг баг аль хэдийн бүтчихсэн юм шигээрээр яриад ихэлсэн нь одоо энэ Оросын талынхны гинт уурыг нь хүргэсэн гинэ. Фрадковын бол маш уурыг хүргэсэн. Тэгээ Павшокийн энэ төлөвлөгөө хэрэв бүтэх юм бол Орос орн Монголыг ийм өөрийн нефтийн бүтээгдэхүүнээ ийм борлуулдаг тэр нэг зах зээлийнх нь схемээс нь ийм хөндөрүүлэх энд нь ингэж маш ноцтой хэмжээний өөрчлөлтийг оруулах үс байсан учраас энэ одоо таалагдаагүй хаа гэсэн байна. Тэгээ Павшокийн дурсж байгаагаар энэ Фрадков Павшокийн энэ яриаг нь гинт дундуур ногцсон гэж тасалцсан гинэ. Эхлээд та нар түүхийн нефтийн асуудлыг шийдчих гэж хэлсэн гинэ. Гэтэл яг энэ чи ярианы өмнө Lukoil-оос авах гэргээ хийцэн гэдгээ бол мэдээж хэлж байгаа шүү дээ, тий. Тэгтэл яг ингэж хэлсэн гэж байна. Эхлээд та нар түүхийн нефтийн асуудлыг шийдчих. Гингүүт нь Павшок бүгдийг ойлгоод хариу юу ч хэлээгүй юм байна л да. За тэгээд энэ уулзалтын завсарлагаанаар Павшок нэг ерөнхий сайд руугаа очиод түүхийн эдийн асуудлыг би ер нь бол зарчмын хувьд шийдсэн байгаа штэ гэд хэлсэн чинь харж л бай гэж хэлсэн гинэ. За тэгэхээр нь ингээд үндсэндээ энэ Lukoil-оос юм түүхийн нефтээ авах асуудал нь худлаа болж байгаа юм байна. Би барааг нь олж харахгүй байна гэдгийг бол ойлгосон гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ дээрээ дахиад бууж өгөөгүй ингэнэ. За тэгвэл би Оросудаас авч чадахгүй бол Сауди Арабиас авъя. Сауди Арабиас нефтээ аваад за Хятадын CNPC тэ одоо юм юуны Арабын нефтийг нь хоолоогоор дамжуулж Монголд оруулж ирэх тийм төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэж байгаа байхгүй. Ямар юм. Тий. Тэгээ Сауди Арабын эргээс Хятадын бомбд хүргээд тэгээд CNPC-д савлуулад тэгээд дамжуулах хоолой төмөр замаар тээвэрлүүлээд ингээд авчрах Монголд авчрах зардал нь эрхүүгээс ингээд шууд худалдан авах замаар оруулж ирэх тийм Оросын гайлын татвар логистикийн энэ нөхцөл энэ бүх юмтай харьцуулах бүр хамаагүй хямд байгаа гэсэн гинэ. Гэхдээ л энэ төлөвлөгөөнд бас л яваагүй гэсэн байна. Нөгөө сая дурдсан тэр ерөнхий сайдтай уулзсан уулзалтаас хойшоо Оросын банкуд энэ Павшокийн төсөлд нь хөрөнгө оруулалт хийхээс бол гинтгэн татгалзаж эхэлсэн. За тэгэнгүүт нь Павшок энэ арга сүүгчлээд энэ China Oil-д энэ нефт боловсруулах үйлдвэрийнхаа 50%-ийг нь эзэмшүүлье гэдэг ийм нэг хөрөнгө оруулалтын хилцээр хийж эхэлсэн байна. За тэгээд дахиад 100 сая долларыг Павшок энэ Алтан дорнд гэдэг компанийхаа тодорхой хэсгийг нь бол хувьцаагаар заах маягаар олё гэд ингээд тооцоолоод за тэгээд янз бүрийн хөрөнгө оруулалтын газруудад санал тавьж ихсэн. За яг энэ үеэр нь Goldman Sachs энэ Алтан дорнд компанийх нь 10%-ийг нь худалдаж авъя гэдгийг Хятадынхаа төлөөлөгчөөр дамжуулаад зөвшөөрлөө урьдчилаад өгчихсөн байж. За тэгээд бараг л ингээд энэ схемээр явж магадгүй байна гэд байж исэн. Гэхдээ бас л бүтээгүй шалтгаан нь мань хүн өөрийнхөө ярилцлага дээр дурдсан би ерөөсөө нэг нөхцөлийг ерөөсөө тооцоогүй байжээ. Тэр нь нефт боловсруулах үйлдвэр нь энэ Оросын нефтийг борлуулагч компаниудын санаанд огт нийцээгүй гэж байгаа. Тэгээ яг ярилцлага дээр тухайн үеийн ерөнхий сайд байсан Санжин Баяргыг буруутгасан л байлаа л дээ. За тэгээд за ингээд нефт боловсруулах үйлдвэр барих бизнес санаа нь бол ингээд нурсан. За дараа нь бас нэг асуудал байсан нь одоо Монголд ингээд нэг заамарт ингээд том орд эзэмшдэг болцсон шүү дээ тийм. Гэтэл энэ дээр нь
Ninja-нар гэдэг асуудал маань үүний толгойн өвчин болж ирсэн гинэ. За 2004 оноос эхлээд энэ Алтан дорнд Монголын орд руу одоо десантаараа Ninja-нар бууж ирэх болсон гинэ. За тэгээд алтны үн тухайн үед одоо маш эрчимтэй өссөн. За үүнтэй холбоотойгоор гэдэг юм уу одоо Ninja-нарын тоо маш ихээр өссөн байгаа юм л та. За 2006 онд компанийн талбай дээр хуваарай олборлогчдын тоо бүр 100000 хүрсэн гэж байна. Бөөх юу вэ? Тий, тэг харуул хамгаалалт нь бүр хүч хүрхээ болоод тэгээд яг хүч хэрэглээ тэдний чинь ингээд тараачч болохгүй. Тусгай техник хэрэгсэлж юм уу ашиглаад ингээд бас тараачч болохгүй. Тэгэх юм бол эн чинь үндэстэн хооронд асуудал болох гээд байгаа байхгүй юу? Яг тэгэхээр эн чинь ингээд гадны компани учраас тэгэхээр бас ингээд нөө шууд монголчууд руу ингээд халтчиж болтгоо. За тэгээд цагдаагийн байгууллагад хандаад нэмэргүй. За тэгээд өөр төрийн байгууллагуудад ингээд янз бүрийн байдлаар бичиг сачиг өгөөд хандаад ерөөсөө нэмэр авахгүй. За цагдаад өглөө гэхэд нөгөө төл нь ойролцоогоор 3-4 мянган төгрөг төлөөл буцаад гараад ичдэг. Тийм яг тэр үед бол яг Ninja-нарын асуудал чинь ишин тутам юм байсан баг. Тэгэд ямар зохицуулт хийгээд яаж та аргаалахын тэрийг бол мэдэхгүй байсан баг. Одоо ч юу бас хэцүү байгаа юм шүү тий. Тэгээд нөхдүүдийг ингээд ерөөсөө бүр яаж дийлдэггүй байсан гинэ. Бүр ингээд уурхайх нь 50 метрийн одоо ухцсан байгаа карьерт нь бүр жинхэнэ хот ингээ баг үүссэн байсан гэж байгаа байхгүй. Ингээд шууд одоо яг ухаж байгаа хүмүүс нь ингээ шуудагаар нь гүнээс нь ухаад гаргаад ирдэг. За тэгээ гаргаад ирэнгүүт нь газар дээр нь ингээд эмгтээчүүд хөгсчүүл ингээд нийлээд угаадаг нэг тийм схемтэй мянган хүмүүс гарч ирсэн гэж байна. За тэгээ дээш нь ингээ гараад ирэхэд нь ийм арх зардаг янз бүрийн дийлгүүрүүд, амардаг гэр эсхийгэрүүд за тэгээ бүр биеэ үнэлэгч нар хүртэл ингээ бүр бэлэн байждаг гинэ. Янз бүрийн үйлчлэгээнүүд. Тий, бүр үйлчлэгээнүүд ингээ дагаад бий болцсон. За тэгээд компани тооцоогоор ойролцоогоор 103 сард Ninja-нар бол 15 сая долларын үн бүхий 300 кг цэвэр алтыг бол олборлсон гэж эднэр тооцож үздэг юм байна. За ингээд байж байтал 2006 оны 9 сард Павшок нэг шийдэмгий алхам хийсэн. Үүнийгээ болгол хэлэхдээ тухайн орон нутгийн засаг захиргаа болон хууль хүчний байгууллагаас зөвшөөрөл авсан гэж хэлж байгаа юм л да. Эдгээр цугларсан байсан 100000 гаруй Ninja-г хүчээр тараасан. Хүчээр тараагаад хэдэн зуун километр ачиж аваачаад эзгүй тал тараагаад орхисон гэж байгаа. Гэж ярьцлага өгч байгаа тийм. Тийм болсон гэж бодоход эн чинь бүр маш том юм мөргөлдөөн болсон гэсэн үг байна шүү дээ. Яг энээс болоод бол Павшокийн нэр хүндэд бол асар хүн дээр нөлөөсөн яг энэ үйл явдлаас болоод гэж ярьсан байлээ. Би бол анх удаа сонсч байна. Би бас энийг бас гайхсан. Бүр үнэхээр ингээ бүр хитэн машинаараа гэж байгаа шүү дээ. Өөрсдийнхөө тоног төхөөрөмжт машинаараа хитэн 100 км ачаад аваач явцсан гэж байгаа. Энэ хавдлаа залсан баг. Харин тий би энийг бас гайхаж байна. Үнэн байлаа гэж бодоход эн чинь бүр маш том мөргөлдөөн болоод бүр хаасайгүй цуурайтах хэрэгтэй байсан. Ийм үйл явдал болох байсан байна шүү дээ. Харин тий. Тэгэд энэ дээр болохоор ард түмэн бол маш одоо эсэргүүцсэн гэж өөрөө ярьсан байгаа юм л та. Төрлөх газар шороон дээрээ те монголчуудын энэ эрх дураараа аж төрөх амьдрахад нь саад болж байгаа гадны харгас хөрөнгөтөн өдр гэх маягаар бол нийтээрээ Павшокыг үзэн ядах тийм цоллогдох шалтгаан болсон гэж өөрөө хэлсэн байлээ. Би тэгтээ бас яг энэ дээр сонсоогүй тэгж ийм ямар үйл явдал болсон юм бол тээ. За ингээд байжсэн чинь 2006 онд улсын хурал дээр энэ зис олборлолтод тэгээ зис дээр юм гинтийн ашигын татвар гэж зүйлийг ногдуулах асуудал яригдаж ирсэн байна. За тэгээд үүнийх нь хажуугаар зарим улсын хурлын гишүүдийн санаачлагаар за энэ гинтийн ашигын татвар бол ганцхан зис биш алтан дээр ч гэсэн байх ёстой гэдэг асуудал гарч ирсэн. За улмаар энэ асуудал нь явсаар агаад унц алтны үн $500 илүү ингээд гарах юм бол ийм ашигын татвар нь 68% байхаараар тогтсон байна л та. За ингэж нөгөө гинтийн ашигын татварыг нэмэгдүүлсэн нь одоо энэ салбарын бизнест ингээд цаашаа хэвийн урдих шиг үйл ажиллагаа явуулах юм боломжгүй болж байна гэж бол Павшок тооцоосон гэж байгаа байхгүй. За тэгээд энэ дээр бас нэг асуудлыг ярьсан байгаа нь тухайн үедээ Borogol гэдэг компани засгийн газартай юм тогтвортой байдлын гэрээ байгуулсан байсан. Энэ гэрээг байгуулж чадаагүй бусад компаниуд бол зүгээр ингээд хар зах зээл рүү ингээд шилжихээс өөр аргагүй болсон гэж байгаа байхгүй. Тэгээ энийг бол маш хүн маш шүүмжлэлттэй хандсан.
За тогтвортой байдлын гэрээ гэдэг нь ер нь бол юу юм бэ гэхээр тухайн үеийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татваруудыг яг тэр чигээр нь гэрээний хугацаанд дагаж мөрдөх энэ боломжийг олгож идэг. За зарим тохиолдолд бол энэ олон янз байж болно л доо. Энэ яг Borrow Gold-ийн гэж дурдаад байгаа гэрээн дээр нь бол шинээр үүссэн татваруудыг бол төлөхгүй гэсэн агуулгатай тийм зохицуулалт ороод хамгаалагдсан юм шиг байна Borrow Gold. Энэ дээр нь бол мань хүн их бухимдсан. Яагаад яг адилхан бизнестэй явж байгаа компаниудад давуу тал олгоод эднийг ингэж шинээр үүсэж байгаа татварыг төлөвлөхгүй яг бусад компаниуд нагдуулж байгаа юм байж гэх юм. Нэг иймэрхүү байдлаар бас мань хүн дайтгаар шийдсэн байгаа. Гэхдээ над чинь бол ойлгож болохоор юм байхгүй. Яг адилхан хоёр компани үүсдэг, яг адилхан үйл ажиллагаатай. Гэтэл нэгийг тойлоод идэг. Чи энэ дээр 68% гэдэгвэл чинь хин ч гэсэн уурлаа шүү дээ, тийм. За тэр яг бүр нарийн яагаад Borrow Gold байгуулсан шалтгааныг би бас үндэ бас мэдэхгүй байгаа учраас тайлбар алга. Ямар ч тач Pavshok энэ асуудал чи байсан бол уурлаа шүү дээ бас. Энэ яагаад төлөхгүй би төлөөд байгаа юм бэ гэдээ уурлаж харах байхгүй. Тэгвэл би энтэй адилхан гэрээ хиймээр байна шүү дээ. Та яг ямар шалтгаанаар, ямар үндслээр бид хоёрыг ялгаж харьцаад байгаа юм бэ гэхэд. Яг энэ асуудлыг мань хүн шийдвэрлэхээр Стокгольмын арбитрийн шүүхэд 1.5 тэрбум доллар хохирол хэмжлэг шүүхэд тандсан. За энэ шүүхийн шийдвэрийг нь хоёлаа шууд ерөнхийдөө танилцуулаад өгчий тийм ээ. Энэ шүүхийн шийдвэр нь 2011 оны 4 сарын 28-нд бол эцэслэгдээд гарсан. За хариуцагчаар нь бол Монгол Улсын засгийн газрыг бол дурдсан байгаа. За энэ Стокгольмд өгсөн шалтгаан нь бол манай Монгол улс чинь нөгөө дэлхийн худалдааны байгууллагын гишүүн тий. За тэгээ дээрэс нь энэ Pavshok бол гадны хөрөнгө оруулагч гэдэг агуулгаараа. За тэгээд ямар одоо аргументаар мань хүн шүүхэд хандсан бэ гэхээр за энэ гинтийн ашигын татварыг бол хууль бус гэж бол үзсэн. Энэ олон улсын жишгт нийцээгүй хит өндөр юм сонгомжтой шинжтэй юм ардчсан бус аргаар баталсан гэж бол үзсэн. За энэ нь бол энэ хөрөнгө оруулалтын орчныг дордуулж энэ худалдааны гэрээг ол зөрчсөн гэж бол үзсэн. За тэгээд дээрэс нь сая дурдсан те энэ Borrow Gold гэх энэ Канадын компанитай бол дискриминац хийж ялгаатай, ялгамжтай хандсан, ялгуурлан гадуурхсан гэх юм уу. Borrow Gold-д илүү тааламжтай нөхцөл өгсөн. Бусдад нь бол үгүйгүй энэ бол хууль зөрчсөн гэж. За тэгээд дээрэс нь энэ Монголын шүүхүүд нь энэ татвартай холбоотой хэрэг маргаануудыг хууль бусаар шийдэд байна. Одоо шүүхийн шударга ёсны зарчмыг бол зөрчөөд байна. За тэгээд дээрэс нь энэ Монгол Улсын засгийн газрыг энэ Goldman Алтан дорнд Монгол гэдэг компани үйл ажиллагааг нь янз бүрийн байдлаар саатуулж гин, янз бүрийн хориг хязгаарлалт хийж гин, тэ ажиллах хүчний визийг нь олохгүй гих мэтийн ийм байдлаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нь бууруулж гинэ гэж бол ийм үндслэр шүүхт хандсан. За Монгол Улсын засгийн газрын зүгээс энэ дээр ямар байр суурьтай оролцсон бэ гэхээр за улс орны эдийн засгийн бол өөрчилж янз бүрийн хууль тогтоомжтой ялангуяа татврынхаа хууль тогтоомжтой өөрчлөлт оруулдаг нь энэ бол тэ олон улсын хувьд бол байдаг л асуудал. Энэ бол эдгээр олон улсын гэрээг зөрчиж байгаа асуудал огтхонч бишээ. Бид даасан одоо бүрэн эрхт улсынхаа хувьд өөрсдийнхөө хууль тогтоомж тогтоох татвараа ялангуяа тогтоох бүрэн эрхтэй гэж бол үзсэн. За тэгээд энэ Алтан дорнд Монгол гэдэг компани бол тогтвортой байдлын гэрээг байгуулах боломжтой байсан. Гэхдээ байгуулаагүй. Энэ бол засгийн газрын буруу биш, тэ? Яагаад энэ тогтвортой байдлын гэрээг байгуулаагүй вэ гэхээр энэ Алтан дорнд Монгол гэдэг компани бол энэ гэрээ байгуулахад шаардлагатай хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол улсад хийгээгүй гэдэг юм байр суурь бас байсан. За тэгээд тэр Монгол улсын шүүхүүд бол мэдээж дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу бол асуудлыг зүйсний дагуу шийдсэн. За тэгээд энэ Borrow Gold гэдэг бол тэр гэрээ байгуулахад шаардлагатай тэр шаардлагуудыг бүрэн хангасан өөрөөр хэлбэл хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг хийцэн байсан учраас энэ хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан. За тэгээд энэ Монгол Улсын засгийн газрын зүгээс энэ ажилчдын виз гэдэг юм уу энэ бүх асуудалтай холбоотойгоор авсан арга хэмжээ нь өөрөө дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу л яг бүрэн эрхийнхаа хэмжээнд авсан асуудал ямар ч тийм хууль зөрчөөгүй гэдэг нэг ийм байр суурьтай бол оролцсон. Тэгээд шүүхийн эцсийн шийдвэр бол Монгол Улсын засгийн газрын талд шийдсэн
Алтан дорнд Монгол компаниг бол энэ хэмжээний төлбөр хохирлыг шаардах бол эрхтэй бас биш ээ гэж бол үзсэн. Яагаад гэхээр энэ Монгол улсаас гаргасан шийдвэрүүд нь энэ олон улсын гэрээг зөрчсөн гэж үзэх үндслэл байхгүй байна. Яагаад гэхээр эн чинь бие даасан тусгаар тогтносон улс учраас улсынхаа хууль тогтоомжийн дагуу энэ шийдвэрүүдийг гаргах эрхтэй. Тэгээ ийм учраас бол одоо алтан дорнодын талд шийдвэрлэх юм хангалттай үндслэл байхгүй байгаа учраас нэг хэмжлэгийг хангахгүй гэж шийдсэн байна. Яг гоо энэ нэг шийдвэр дээр бас нэг хэд хэдэн үйл баримтыг бол тогтооцсон байгаад байгаа. Ямар баримтууд үйл баримт байна уу гэхээр Монгол банк алтыг хууль бусаар худалдаж авч экспортлсон гэсэн нэг тиймэрхүү асуудлууд байна лээ. За энэ нь болохоор тэр аюулгүй хадгалалт болон борлуулалтын гэрээ зэрэг зарим тэр гэрээний асуудлуудыг зөрчсөн байна. За яг алтан дорнд Монгол компани зарим нэг үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулсан байна гэсэн нэг иймэрхүү үйл баримтыг тогтоосон. Гэхдээ ерөнхийдөө бол Монгол Улсын засгийн газрын талд энэ шүүхийн шийдвэр гарсан байна. За ингээд Павшок бол 2006 онд их хурлын тэр оо гинтийн ашигын татвар гэдэг энэ шинээр татвар ногдоосон шийдвэрийн бол эсэргүүцээд үйл ажиллагаагаа үндсэндээ ингээд бараг зогсоох шахуу болоод байсан. За 2007 онд бол засгийн газар дахиад солигддгоо. За энэ үеэс Павшокт эрүүгийн эргээр татвараас зайлсхийсэн гэдэг эрүүгийн эрг үүсгэн шалгагдаж эхэлсэн. За яг энэ үеэс нөгөө нэг хоёулагийн энэ түүхийн эхэнд дурддагдсан тэр нөгөө үйл явдал болдог Оросын албаны улс руу бол зугтцсан байдаг. Яаж зугтсан бэ гэхээр бол өөрийг нь энэ Орос Монголын хөрөнгө оруулалтын чуулганы дараа эсвэл энэ чуулганы үеэр барьвчлах гэж байгаа юм байна гэдгийг нь хүмүүсээс бол мэдээлэл авч чадсан гэж байгаа байхгүй. Тэгээд нэн даруй бол ихнэр хүүхдээ Орос руу явуулаад өөрөө одоо юу юугүй барьвчлагдах гэж байгаа учраас энэ Бурятын ерөнхийлөгчтэй олонний өмнө зориудаар цаг товлоод уулзалт хийнэ гэж юм зарлангуудаа үндсэндээ өөрийг нь араас нь ажиглаж исэн хүмүүсийг гэх юм уу те хуураад тэгээд ингээд үүрээр 5 цагт Оросын хэлээр гараа авцсан гэж байгаа байхгүй. Тэгээ үүнээс хойш бол дахиж Монголд хөл тавиагүй. За тэгээд үүнээс хойш бол мэдээж маш олон үйл явдал асуудал үүссэн. Ялангуяа нөгөө Тордон Гамболд гээд нөгөө өөрөөс нь компаниг худалдаж авсан хүнтэй холбоотой болон Газпром гээд анх нөгөө түрүүнд урьдсан шүү дээ. Газпромоос зээл авсан. Энэ бүх асуудлаас болж асар их өөр төлбөрийн асуудал үүссэн. За шинээр энэ компаниг нь худалдаж авсан хүнтэй ч басан шүүхийн маргаанууд үүссэн. Одоогийн байдлаар бол энэ Павшок гээд хүн бол бас л Оростой бас нэлээдгүй юм өөр төлбөрийн асуудалтай одоо нэрээр нь хайгаад үсэх юм бол маш хэмжээний авлаганд нэхэгдчихсэн юм л байгаа. Одоо Бурятад Монголоос гарч авсны дараа бол Бурятад алтны бас бизнесээ хийх гэж оролцсон боловч мөн дахиад татварын асуудал, за ажилчдын цалинг цаг хугацаанд нь тавиагүй ч гэдэм үү. Маш олон тийм шүүхийн шийдвэрүүд гарсан. Москвад ч гэсэн гарсан, Бурятын шүүхээс ч гэсэн гарсан. За ерөнхийдөө ингээд энэ хүний бизнес нь нилээдгүүл бүтлгүүл одоо явж байгаа юм шиг байгаа юм. Тэгээд цаг хүрэлцээгүй учраас энэ хүний сүүл болсон маш олон шүүхийн ч гэдэг юм уу үр төлбөрийн асуудлуудыг нь ярьж амжихгүй үлдлээ. Ер нь жоохон хэцүү л байгаа юм байна тий. Энэ бас Нью-Йоркийн шүүхэд Газпромыг өгсөн шүү дээ нөгөө Гамболд энтриг чинь бас хариуцагчаар дуудаж муудаад. Тий. Тэгээд тэр нэг худалдаж авах үйл ажиллагаан дээр асуудал гарсан. Тий, нөгөө үр төлбөрийн асуудалтайгаар. Тий. За ямар ч гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэ чинь түүхий намтрыг л сонсчлаа. Харин тий. Өөрийнх нь зөвөөс л хоёлаа ярьж амжлаа. Тэгээд яг босон юмнууд зөндөө л юмнууд үлдчихлээ л дээ. Гараа гэхдээ бас өөрийгөө магтах гэж зөндөө худлаа юм ярьсан л. Тэр хэсгийн уул нь бол би нэлээд хасаж танал ярьсан. Бас шүү амар юмнууд байсан юм уу те? Тийм, манай Монголын төрийн эрх баригчдыг нэлээдгүй буруутгасан өнцгүүд бол байсан. Тийм. За баярлаа гээ. Гэхдээ бид хоёрын ярьсан юм бол энэ хүний л ярьсан юм шүү гэдэг. Нөгөө Forbes сэтгүүлээр гарсан нийтлэлийнх нь хэмжээнд яригдсан шүү гэж дахин хэлээ тийм ээ. Бид бол энэ хүнийг буруутгаад одоо Монголд бол маш их хохиролтой юм хийсэн гэдэг үүднээс нь мэднэ. Тэнгүүд гашаар өөрөө юу гэж үзэж исэн гэдэг талаар өнөөдөр ярьлаа тий. За өнөөдрийн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Хот Мөндөр суугаар болон НТV телевизээр зам 83.3 107 сталкийн Хот Мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг өмгөөллийн MBS Partners хуулийн фирм болон арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua ивент тэтгэлээ. За
дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. За бай.